За эсхий маань одоо хоёул эндээс эхэлж ингээл ярина да хөө. Энэ одоо ингээд анхан шатны ноос шалгалт энэ дээр ингээ явагдаж байгаа. Ингээд хараар цагаанаар ялгаад тэрний дараагаар одоо энэ дээр ноосоо бутлах буюу цэвэрлэх үйл ажиллагаа явагддгийг. Энэ одоо энэ том пүнкрын ийм том машин байгаа. Энэ машинаар ингээд ноосоо ингээд задал цэвэрлээд энэ лүгөө ингээ хог ялгадлаа ингээд энэ доороо ялгаад унах чинь. Тэгэнгүүтээ савнах машин гэж тэрэн дээрээ савнаад тэгээд дараагийн процесс нь болохоор зулах гэдэг нь одоо яг ерөөсө Монгол гар аргаар яаж зулдаг байсан яг тэрэн шиг гар аргаар зулаад тэгээд тэрэндээс хоошоо эсгэрүүлэх барбаанлууга усталж оруулаад эсгэрээд гараа тэрэнгүүт нь дараа чи шатаар дахиж нөгөө морин эсгийнд бол одоо 3 ордог байсан гэдэг шиг адилхан 3 оруулаад эргээд ингээд ийм бэлэн бүтээгдэхүүн болоод энэ дээр ингээ гараад ирж байгаа юм. Ноос нь өдөрт нэг 400 орчим кил ноос орно. Энэ дээр үл ерөөсөн дан ахар хурганы ноосоор л хийдэг. Уртын ноос бол ордгүй. Энэ тэгээд ноосоо бол ер нь малчтаасаа бэлдэн малчтынхээ ноосоор орж хийж малчтаа ч үйлчлэн бас зах зээл рүү гаргана. Одоо энэ нэг хэсгийг хийхэд бол ер нь бид нар бол ерөөхдөө 30 жилээр жишдгийг. Яагаад 30 жилээр жишдэг юм бэ гэхээр энэ одоо доторх байгаа хог, шороо бүх юм гасагдаад эндээс нэг 27 хил орчим хил ноос саяны тэр бутлах гээд байгаа газар руугаа орж байгаа юм. Тэгээд тэндээс бас нэг 4-5 хил хаягдаад гараад ирнэ. Тэгээд одоо тэр савнах машин дээр ороод ирэнгүүт нөгөө бас нарийн хялгас хаягдах хог хаягдал нь хаягдаад ерөнхийдөө бүрэн бэлэн болж байгаа эсхийвэл нэг 20-21 хил орчимд бол бэлэн болоод гарч ирж байгаа юм. Манайх их одоо ингэж дийдэг байхгүй юу? Танах яагаад ийм гатуу байд юм бэ гэдэг дийдэг. Манайх болохоор ерөөсөө эсгэрүүлэх барооныхаа чадлынхаа юуг л маш айгүй сайн чанартай хийж өгөхгүй бол эн чинь бас зах зээл дээр өрсөлдөж байгаа учраас чанартай юм хийхгүй бол бас нөгөө зах зээлээсээ шахагдах энэ төр асуудал олон биш үү тийм ээ. Энэ одоо нэг хэсгийн манайх бол метр 90 өргөнтэй 4-5-4 талын урттай байдаг. Одоо ингээд харахад бол манайх бол одоо ингээд цагаан хэсгийг жуулж энэ гол дундаа хар ноосоо ингэж авчиж өгдөг. Манай нэг ганц онцлог нь л тэр. Ягаад хар ноосоо голдоо авчдаг вэ гэхээр энэ нэг малчид маань одоо гар аргаар хийж яхад хургаараа өнгө тавиад уртаараа дотор хийгээд тэгээд өнгөө болохоор ахраар тавьдаг байсан бол яг тэр жишгээр маань 3 давхар тийм зулцгаал хийж өгдөг гэсэн үг. Одоо нэг намрын цаг гэдэг чтэй тийм ээ. Малчдын маань одоо бас гэр орон тохижуулах, үр хөвгтдээ гэр орон барьж өгөх тэгээд ирэхлээр бол нэг 8 сарын биенээс ахгуулаад бол борлуулалт бол гайг болоод явчихдаг. 8 сар 9 сардан бол борлуулалт бол ер нь бол гайгүй. Саяхан одоо нэг захим хоршоо гээд нэг төсөл явагдаж байгаа. Тэрэн дээр манайх одоо би бас манайх ч өөрөө хоршоотой л да. Тэр шугамаар төсөл бичиж өгсөн нэг 2 тоног төхөөрөмж нэмж явъя. Тэр маань одоо Дэлхийн банктай хамтарч хийж байгаа засгийн газрын хэлтийн төсөл явагдаад байгаа. Тэгээд тэндээс үл яг 10% нь бол хоршооноос гаргаж өгнө. Цаад үлдэгдэл 90% нь бол юунаас тэр Дэлхийн банкнаас гаргах юм гинлээ.